нутгийн буурлуудын маань нутгийнхаа иргэдийнхээ сайхан золголтыг энэ жил 7 дахь удаагаар зохион байгуулж байна. Энэхүү золголтыг зохион байгуулахад анх санаачлан зохион байгуулж байсан үеийн залуучууд нутгийнхаа иргэдтэй баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. За мөн өнөөдрийн энэ золголтыг зохион байгуулж байгаа 1986 оны ахч нартай за мөн өмнөх жилийн золголтыг зохион байгуулсан Базар Эдиа ахийнхаа ангийнхан за энэ золголтыг мөн санаачилж өнөөдөр уламжлалт зохион байгуулах хэмжээнд хүргэсэн нутгийн өвгүүд иргэн ашчоохор дүүдээ болон бусад бүх хүмүүстэй халахж байгаагаа илэрхийлэх таатай байна. Ингээд энэхүү золголтын арга хэмжээнд олон сайхан буурлууд маань цугларч ад цэгэр хадгаан өргөж азаа буурлуудаар хүндэтгэн заавч энэ сайхан золголтыг ёсон төгөлдөр хийдэг уламжлалтай ингээд бас микрофонд мэдчилгээ хэлэх завшааг олсон дээр би бас та бүхний төрж өссөн ажиллаж амьдарч байсан ажил амьдралын араагаа эхэлж байсан төрсөн нутгийн хамтлаар горчхоомос найзуудыг гэж бодож байна. Та бүхний төрж өссөн өшрүүлэх нутагт маань ижиг тавтай сайхан тарган сайхан хавчаатай сайхан зон нолоогийн амар тайван үр хүүхдүүд минь аз жаргалтай сайхан амьдарч байна. За энэ жил өшрүүлэх сум маань саршны босгон дээр олон сайхан амжилт бүтээлүүдийг араасаа дагуулсан ол замаг ихтэй амжилт бүтээл хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар дүүрэн сайхан жил болж өнгөрснийг дуулгахад таатай байна. За 2019 онд 18 оны жилийн эцээр хүн амын тоо маань матын тоо 165 мянган толгой мал төрж за аймаг сумын аваргууд олноор төрсөн ийм сайхан бахархалтай байсан. За энэ жилийн үед аймгийн авраг малчнаар 1-р багийн иргэн мишиг аврагтай мөнхцүүл за 2-р багийн мөнх бат 2-р багийн иргэн гинтэн пит аврагтай төрөлдөрж за 3-р багийн иргэн самдан аврагтай түмөр одоо бид бичлэг яагаад байна дөрж аврагтай батгын нар маань аймгийн авраг малчны боцлыг хангаж сумын аймгийн авраг малчдын тоог 4-өр нэмэгдүүлсэн ийм сайхан бахархалтай үйл явдал боллоо. За мөн сумын одоо алдар туяач 6 хүн төрж сумын авраг малчнаар 4 малчин мэнэлж олон сайхан одоо шилдэгүүр тодорсон мөн оны босгон дээр төр засгийн одоо медалаар олон сайхан хүмүүс маань шагнагдсан амжилт бүтээл ариунтай юм сайхан жил болж өнгөрлөө. За ирж байгаа гахай жилдээ 2019 онд төвшрүүлэх сум маань хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар дүүрэн хөгжил цэцгэлтийнхаа одоо үүдийг нээсэн ийм сайхан жил болно гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Учир нь юу вэ гэвэл энэ жил бид бүхний маань хүсэн хүлээж байсан хөрөнгө хоолойгоос төвшрүүлэх сумын төв хүртэлх 7.5 км хатуу хүчилттай спартын замын маань төсөв төртөг 2019 он 2020 онуудад улсын төсвөр хийгдэхээр 6 тэрбум 400 сая төгрөгөөр суулгацныг дуулгахад та бүхэндээ таатай байна. За энэхүү ажлыг бид 2013 оноос эхлэн хөөцөлдөж зураг төсвийг нь хийлгэж холбогдох газруудад санал санаачлах хүргүүлж олгуулаад зүтгэж олон ард иргэдийн хүсэлтийн улмаас энэ ажил маань сайхан бүтсэн бас хэлэхэд таатай байна. За мөн засаг даргын тавгийн газрын барилга маань 700 сая төгрөгөөр 2019 онд шинээр баригдан за Баян өндөр багийн төв 80 сая төгрөгөөр шинээр баригдан за өнгөрсөн жил хөгсөн баг дээр бид бүхэн бас 80 сая төгрөгөөр аймгийн хөрөнгө оруулалтаар багийн төв барьсан. Гэх мэтчлэн олон сайхан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлууд нэм хийгдсэн он жилүүд байх болно гэдгийг бас та бүхэндээ хэлмээр байна. Ингээд энэ хуран цугларсан эрхэм мөндөд та бүхэндээ нохож гахай жилдээ илгээр эрүүн их амгалан төрлөөрөө өвшин амгалан байж юу сансан 9 цагаан хүсэл тань сэтгэлжлэн биелэж дараа жилийн сар шинийн золголтоор өшөө одуудаа олж байраа томсгож өргөн дэлгэр одоо золгохын ерөөлийг өргөн барья та бүхэндээ.